нусыг нэлгэж хамрыг цэвэрлүүлнэ. Толгойг бага зэрэг арагшин гидээлгэн зүүн гарын эрхий долоовор хуруугаар хамрын үзүүрийг өргөж бамбар шургуулах замыг чөлөөлнө. Ариун бамбарыг хамрын хүн дээр рүү тагнаатай параллел байдлаар зөөлөн хөдөлгөөнөөр хамар залгуурын арын хан хүртэл том хүнд 4-5 см, хүүхдэд 2-3 см гүн оруулна. Бамбарыг 5-аас дээш удаа бөөхөрт хольж эргүүлнэ. Сорцыг бүрэн ялгахын тулд бамбарыг эргүүлж байх явцдаа тюбийн гаднаас бага зэрэг чимхэж шахна. Тюбнээс бамбарыг сугалж авна. Сорцыг шинжлэх. Дусаагууртай таглагаар тюбийг сайтар дарж таглана. Кассетын сорц хийх нүхэнд ялгсан сорцноос 3 дуслыг дусаана. (15-аас 30 минутын дотор шинжилгээний хариуг дүгнэнэ. 30 минутаас хэтрүүлсэн тохиолдолд хариуг дүгнэж болохгүй. COVID-19 халдварын эсрэг төрөгч илрүүлэх шинжилгээний эерэг хариу. Хяналтын C зурвас болон сорилын T зурваст тод өнгө өгсөн байвал хариу эерэг байна гэж дүгнэнэ. COVID-19 халдварын эсрэг төрөгч илрүүлэх шинжилгээний сөрөг хариу. Хяналтын C зурваст ягаан улаан өнгө өгсөн. Харин сорилын T зурвас дээр өнгө өгөөгүй байвал сөрөг гэж дүгнэнэ. COVID-19 халдварын эсрэг төрөгч илрүүлэх шинжилгээг хүчингүйд тооцох. Хяналтын C зурваст өнгө өгөөгүй тохиолдолд шинжилгээг хүчингүйд тооцно. Энэ тохиолдолд сорилын T зурваст улаан өнгийн зураас харагдаж болно. Шинжилгээний хариу хүчингүй гарсан тохиолдолд шинжилгээг давтан хийх шаардлагатай. Арчдаас авсан бамбар, буфертэй тюб, бэли хамгаалалтын хувцас, нүдний шил, маск, кассет зэргийг хог хаягдлын савнд хийн.